Чанмасмын Баян хайрхан багийн малчин нэм даваа гэргийн алтан гэрлийн хамтаар аймгийн авраг малчин цол хүртлээ. Тэд уй дамжсан малчид ханилаад 30-аад жилийг артаа үджээ. 300-аад бод 50-аад бодтой амьдралаа эхлэж байсан энэ айлын сүргийн товдгөө 1200-д хүрсэн байна. Энэ хаваараа 400-аад их мал төлөлхөөс 90 гаруй хувийн төлөлөж одоогийн байдлаар 80% төлөв авч мал сүргээ өсгөж байна. 2 цэнхэр алтай, холбоо цэнхэр 3 нураа түшиж, отор нүлхийн мал сүргээ адгуулдаг тэрбээр нутаг ус, нутгийн зон олон ханыхаа хамтын хөдөлмөрийн үр дүнд буянт малынхаа хишиг буйны хүртэж энэхүү амжилтад хүрч байгаадаа баяртай байна хэмээлээ. Мөн хүн гэдэг байгалийн амьтан учраас байгаль их дэлхийгээ хайрлан хамгаалах нь зүйтэй. Энэ ч үднээс байгальдаа ээлтэй байж эко орчин бий болгохыг зарим мал маллах их ажлынхаа хажуугаар сүүлийн жилүүдэд мод бод тариалах ажилд хувь нэмрээ оруулж яваагач дурссан юм а. Манай энэ баян хайрханчууд, чандамчууд ерөнхийдөө маш сайхан алдар цуутай, олон сайхан гавьяатууд, олон сайхан малчтууд байдаг, олон сайхан хөгчүүд байдаг. Тэрнийхээ туршлагаар одоо ерөнхийдөө мал дагаж, малыг одоо адуулан малж ирлээ. Ах нь одоо анхлаад 300-аад толгой богтоо 40-д боттоо эхэлж эхнэр битэр айл гэрэн болж ялаа. Тэрнээс хойш одоо битэр одоо 30 жил хөдөө аж ахуйн салбарт мал харвилаад бас нууд усангаагаа түшээд энэ 2 цэнхэр сайхан алтайгаа холбоо цэнхэр өрөө нураа түшээд энэ нутгийнхаа зам олонтой хамжинд талцаад болж үтгэхээр амьдраад өдөө зэрэгтэй амьдарч байна. Дээрээс нь бас мөн ах нь бас ер нь бас хүн байгалийн амьтан учраас энэ байгальтай хүн бас ээлтэй байх ёстой. Эвэлтэй байх ёстой. Хүмүүний ёсыг бодоод ах нь бас мод тарьсан, талбайг бас сэлжүүлсэн, цацраган тарьсан. Дээрээс нь одоо өнгөрсөн жил манай ховдын болгоноос бас бисрэг авданы мод авч бас 50-аад модыг туршилтын журмаар ахнаас байгальдаа бас ээлтэй талаас ахнаас авч тариалсан асуудал байд юм аа. Одоо яг энэ хөдөө орон нутгч ер нь сайхан штэ. Эцтэй байгалийн бэрхшээлч гэсэн одоо байгалийн бэрхшээл хатуу байлаач гэсэн байгаль хангалтлагын уужуу сайхан уул нутаг усандаа эзэн бодоод энэ уул усангаагаа шүтсэн бишрээд амьдрна гэдэг сайхан. Тийм учраас одоо энэ залуучуудыг хөдөө орон нутгтаа энэ 5 хөшөө малаа адуулан маллаасаа гэж одоо залуучуудыг бас уриалан дууж явдیں۔ Одоо би 4 хүүхэдтэй. 4 хүүхэд маань одоо 3 охин, 1 залуу байдаг. Одоо хүүгээ бас мөн одоо үе залгамжсан малчин болгоцсон одоо өнөөдөр байж байгаа. За энэ аймгийн авраг болсон баяртай байна. 87 онд төгссөн би. Энэ Алтай нутагт ирээд 26 жил амьдарч байна. Мал малхад одоо сайхан байлгүй ах уу? Мал малхад бүхэл хөдөлмөрөө зарцуулна. Өглөө гараад өөрөө орж ирнэ. Тэг бүх амьдралаа малдаа зориулж. Малчин нэм даваа малын чанар ашиг шимд анхаардаг. Иймд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үйлдвэр угсааг сайжруулдаг байна. Мөн сумынхаа малгүй иргэдийг малж болоход өөрийн хувь нэмрээ оруулан яваа туршлагатай малчдын нэг гэдгээрээ онцлогтой. Эднийх нь хавар удагны улаангийнх газар хаваржиж мал сүргээ адгуулж байна.